За сувгтай эргээ тавтай морилнууд донешин болон урмыг хайрлсан бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ талархдаг шүү. За тэгээд бэлэн бол бичлэгэнд орцгоё. Өмнөх дугаар дахин кармаг өртөө болгоод өөрийн боолоо болгоно гэд дууссан да. Үзэгдэл хайлтхан Баскараа шилжих ба Баска сургуулиасаа гэртээ арих замдаа дотроо инхүү бодно. Шилжиж ирсэн сурагч үнэхээр царайлаг байсан шүү. Тэрний цоглог зан, найрсаг байдал, тэрний дотоод сэтгэл нь ч бас тийм гоё гэгээлэг хүн байх та. Мань кармач тиймч гэгээлэг хүн биш дээ, тий. Гэхдээ хамгийн гайхшруулмаар нь ахиун түүнийг дээрлэж байхад тэр огт айхгүй байсан. Над чиг лүүсрээс ялгаатай нь би карма шиг зөрөгтэй байж чадаагүй. Тэр новшид мөнгө чухал биш. Зүгээр л зугаагаа гарах гэж хүмүүсийг хүчээр зээл тавилдаг. Бас дээр нь түүний аав гах нь алдартай мөнгө хүлгэх гэж байгаа. Тэд хүмүүсийн нүдэнд бол хууль ёсны компани шиг харагдагч. Үнэн дээр хүнээсээ хүртэл хүү авдаг хууль бус новшийн газар. Тэгээд ч болоогүй. Зөвхөн гэмт хэрэгтнүүдэд зүүлгэх ёстой хяналтын цагийг биднэрт зүүлгээд хэн нэгэнд энэ талаар хэлэх юм бол гэр бүлийнхнийг нь алан гэж сүрдүүлнэ. Ажил хийж арай гэж мөнгөтэй болохоор өөрсдийн мөрөөдөө тоглоомын сайтандаа хийлгүүлчихнэ. Тийм болохоор л шилжиж ирсэн сурагчид хэн нэгэн туслахгүй бол гэж бодсоор гэртээ орж ирэхтэн. Зүнцэн имэн түр өөрийн гэсэн ухаантай болсон байдаг. Баска чи юу? Имэн хүүгээ их зовоочглоо. Гэхэд хөөхий Баска минь сад тавина. Ийм том залуу болчгоо жоохон хүүхд шиг уйлж болж байгаа юм уу? Имээ намайг үнэхээр уучлаарай. Нэрээ таны гавыг тайлах зүйл авчирсан. Одоохон гэхэд Баска миний гавыг битгий тайл. Ахиун гэрт камер суйрлуулсныг мартчихаа юу? Тийм болохоор эмээгийнхаа гавыг тайлах хэрэггүй минийх үү? Имэн зүгээр болохоор надад санаа зовох хэрэггүй. Нэгэн тухайн санаа минь арай дээр байгаа дэр. Хүүтэйгээ жаахан ярилцъя. Миний хүүд имээтэйгээ ярмаар байгаа зүйл байна уу? Нэрээ манай ангид сөвлөөс нэг охин шилжиж ирсэн. Тийм үү? Тэр чинь тэгээд хөөрхөн үү? Тийм ээ, гайгүй царайлаг. Тэгэхээр тэр охин миний хүүгийн харцыг булааж дээ. Үгүй эмээ. Эмээгээс нуугаад нэмэргүүдээ. Царайн дээр чинь чам таалагдж байгаа гэд бичсэн байна. Эмээ болилдоо хүн ичээгээд гэхдээ тэр охин шилжиж ирсэн эхнийхээ өдрөөс л ахиунтай оролцчихсан. Тийм үү. Баска, эмээ хэдийгээр хүүдээ тусалж чадхааргүй нөхцөл байдал байгаа ч нэг зүйлийг санаж яваарай минийх үү. Гичнээн сул дорой санагдах нь хамаагүй. Үргэлж иргэн тойрны хүмүүстэй тусалж явах хэрэгтэй шүү. Тийм болохоор шилжиж ирсэн хүүхдэд сайн туслаарай. Миний хүү чадна үсттэй. Баска нэмсгэлээд ойлголоо эмээ гэх үед эмээн буцаад хуучин хэвэнд ороод үзэгдэл канхи руу шилжинэ. Ёо энэ аавгах сүүлийн үед нэг л өөр байна тий. Нэгмүү сонгуулийн төлөө бөөн сүр бадрагаад. Хуучин бол жоохон өхөртмөр гуйхад миний хийсэн бүх юмыг биелүүлдэг байсан шүү дээ. Гэсэн чи одоо юу вэ стоо нэг. За болдоо ахвина чи буруугаар ойлгоход байна шүү дээ. Муугар бодоод чиний аавын бизнес баг зэрэг ганхахад л бидний босгосон энэ бүгд нуруу. Тийм болохоор бид үргэлж газар нутгаад хэлж байх ёстой биш гэж үү дээ. Би л боссын талд байна. Гэхэд дахин уурлаад. Өнөөдөр та яагаад дахин намайг уурлуулад байгаа юм бэ? Зүгээр л амаа татаад миний талд орчхоор тийм хэцүү байна уу? Миний талд орох тийм хэцүү байвал шилжиж ирсэн сурагчтайгаа үерхгүй юу? Гэхэд тийм утгаар хилээгүйг чи мэдэж байгаа үсттэй. Тийм утгаар хилээгүү ч гэх. За юу ч гэсэн өнөөдөр энэ айлаас өрөө авах билүү? Гэт нөгөө айлд ороход бас нэг хөхнэц болсон ах уу гарч ирнэ. Энэ өртөө хэд ч нэр өрөвдөлтэй юм да. Өдөр болгон зодуулаад байдаг юм уу яад. Чи хүрээд ирв. Тэглгүй ах би ирлээ. Тэгээд ойрд ямар байна да? Ашиг орлого ихтэй үсттэй. Харин сүүлийн үед жоохон ашиг муутай л байна. За битгий шалтгаан тоочод байгаарэ. Гэснээр сая ирэхээс өмнө чамайг хаагуур юу ийгээд байгааг хальт шалгачаад ирлээ. Наад цагаа сайн цэнэглэж байгаа үсттэй. Сайн цэнэглэхгүй яах вэ? Чамайг ирэхээс өмнө бүр дүүртлэн цэнэглэсэн. Тийм үү. Тэгвэл ойрд яагаад цагдаагийн газар ойр орчмоор эргэлдээд байна та яасан? Тэнд алтан голдмоо болчихоо юу? Эсвэл газрын тус тэндээс ундраад байна уу? Арай тусламж гордоод байгаа юм биш үсттэй. Үүнээс цааш ахад нэг л удаа с ิจ гтэй үйлдэл хийвэл алчхан гэж мэдэрэй. Бас чамд л гэж хэлэхэд досоо дүүрэгт байгаа бүх цагта манай аавгахын дор ажилдъя. Бас дээр эн чи утсаар залгана уу, цаасан дээр тусламж бож үчнэ үү, дохио зангаа ашиглана уу, бүр овжо бордон дээр нууц мессеж хэлэх нь хамаагүй. Гараа чин бол чин жоохон с ิจ гтэй хөдөлвөл камера чамайг юу хийж байгааг чин дор нь илрүүлэх гэж мэдэрэй. За энэ цаг чин бүр алдаатай юм шүү. Тэгээд дээрх шигээ цагны микийг гараараа дараад байв. Бас камергүй хэсэгт 10 секунд л байх юм бол зодуулахаас ийсэн юм болно шүү. Ойлгосон биз дээ гэхэд ах уу ойлголоо хатагтай ойлголоо гэхээс өөр юм хийж чадахгүй. Энэ ч мөр шорон цаашаа утсаа харуулах. За илүү нэг хараадах. Суулгасан хяналттай ап зүгээр ажиллаж байна. Бас чатаар янз бүрийн бичээгүй сайн байна. Майн утсаа гэд нэг сандал татаж суугаад тэгээд энэ сар чинь чи хэдийг өрөндөө хөлөө? Энэ сар магадгүй 800 мянган вон өртөө байхаа. Юу гинэ мөн новшоо миний сашими хутгаар бүлүүлмээр байна. Энэ сар харин ашиг баг болоод намайг уучлаарай гэсэн чи. Ахиу нэг аяг нүүрлөө навч идээд. Хөөе, мо хинт ч ирэггүй новш минь. Би чиний өрний чинь мөнгөөр цүнх авах гээд байна ойлгож гинөө. Тэгсэн чинь юу вэ? 800 мянган вон гинэ.
Наагур чинь усаа арчих гинэ мал бацаа хурдын нэг жалжгахгүй болгоод өгөөсэй тий. Мань ах уу уйлаад байжсэн чинь нөгөө өрөөнөөс ядчих тохин гараад ирнэ. Зүгээр өрөөндөө байж байхгүй тий. Ямар нэг юм хаагарч юмээ сонслоо та зүгээр үү? Дасам би чамайг өрөөнөөсөө битгий гараар гэж хэлсэн биз дээ гэхэд ахиу охиныг нь харж байснаа энийгээд. Ахгүй охин чи хөөрхөн юм а тий. Би чамд өрөөнөөсөө хасуулах боломж олгоё. Сонирхгүй. Яаж тэр юм бол охиныхоо нүрийг алгадах болгонд өрнөөс чинь 100,000 вон хасъя. Ямар байна да? Юунда гүлрөөд байгаа юм бэ? Хийх юм уугүй юм уу? Гэхэд хүний эцэг хүн байна да ах уу уурлаад. Болж үз. Ямар эцэг хүн өөрийнхөө охиныг алгадаж байдаг юм? Би хизээч хийж чадахгүй гэхэд өнөөдөр чи хүн болох өөдөөс цор гэд. За тэгвэл чиний өр ингээд 100 сая боллоо. Юу? Би 10 саяыг зээлсэн байж яаж 100 сая өртөө болох юм бэ? Яаж гэж юм байхгүй. Би 100 сая гэсэн л бол 100 сая. Тэгэхээр өөр чинь 100 сая болсон болохоор хуучин өртөг үлдмээр барилж охиноо 1000 удаа алгах ёстой болох нь дээ. За яасан бэ? Ахиад 100 сая өрөн дээрээ нэмүүлэх үү? Охиноо 1000 удаа алгах уу? Гэхэд ах уу. Дасаама намайг уучлаарай гэд алгадж эхлэнэ. Ахиун царайг нь хараад карма болгож төсөөлөөд дотроо тийм дээ авга ахын үгэнд ороод байх шаардлага байхгүй. Би зүгээр л өдийг хүртэл хийснээрээ хийхэд л болно. Намайг доорт үтсэн хүмүүсийг яаж болгож өгч байсан шигэ. Ахиун хичээгээ хүлээж байгаарэ карма. Маргааш би чамайг цусаар уйлуулад өгнө л гэж. Маргааш нь ч болж хаан туслах унтаж байгаа 7:55 гэсрээ дотроо. Ааш чинча өчтөр нүүж ирээд ядарсандаа унтчих. Гэс босч кармагийн өглөөний цаг бэлтий да. Гэд өрөөнөөсөө гарч ирээд харсан чинь карма хоол бэлдээ тавьсан байдаг. Энд чи юу болоод байна? Гэхэд карма энд ирсний эхний өдрөө тэмдэглээд би жоохон хоол бэлдсэн юм аа. Хөрхөөсний өмнө гэс ирээд амтлаарэ гэхэд хаан туслах дотроо. Юм кармагийн бэлдсэн хоолч сайн дохой биш үү? Гэхдээ гаднаасаа болт ажгүй л харагдаж байна. Карма би өнөөдөр унтчихжээ. Гэхдээ ахиж хоолыг хэрэггүй шүү. Хоолыг надад даатгаа окей. За мэдлээ дээ. Харин одоо би тань сэтгэл зүрхээ шингээгээд хоол хийж байхад ч ядахтаа амсалта гэхэд хан туслагч хэлсэн ёсоор нь амтлахаар болж за юу ч гэсэн баярлалаа карма. Амтрахын иднэ. Гэж шүлнөөс нь нэг халбагдаал нүдэн бүлтийгээл царай нуулаагаал ханиалгаж хэлнэ. Их л халуун ногоотой байгаа юм шиг байна. Карма. Аха яасан бэ? Буруу олгорч орчихсон уу? Энэ халуун байна. Ямар их халуун ногоотой байна. Харин карма энийгээ юу ч болоогүй юм шиг идэж чадаад байгаа. Халуун ногоо амтлах гэдэг нь өвдөх мэдрэмжинд ордог болохоор шүү заа юу. Ингээнээр бол карма өвдөлт мэдэрдэггүй болохоор халуун ногооны амтыг ч мөн мэдрэхгүй гэсэн үг. Сонир юм да. Надад бол гоё л амттай байх юм. Чи наана юу хийцэн бэ? Тэр үү. Тада энийг хардаа. Энийг хийхээр өнгөн гоё болоод байсан юм аа. Энгийн хоолнд хин кимчиний амтлагч хийдэг байна. Юу яа хаан туслахаа. Би чаачи бидгээс асуусан. Яг л ингэж хийл гэсэн штэ. Хоолоор өргөдөх төлөвлөгөө минь урчих шивдэ. Гэх үед 8 цагийн сэрүүлхэн дуурч аха би явлаа. Хоолоо амтрахын дээрээ гэд яваад өгнө. Харин хөөрхий хаан туслах үнэхэр хөөрхий дөө. Юм карма өчигдрөөс хойш чи юу хэлсэдэд байна да? Надаас юу хүсэж байгаа юм бэ? гэж бодсоор карантинаас суугаад гэртээ үлдэнэ. Карма чудлгүй сургууль дээр ирэхэд ахиун гайхширсан байдалд. Юу вэ? Чи чин дэдпүүл юм уу хайшин? Яаж тэгэж их зодуулчаад нэг хоногийн дотор идэгчдэг байна гэхэд карма. YouTube-ээс орсон мейкап эрдэм байна таалагдж байна уу гэхэд ахиу уурлаад. Олон юм хуцгаа бол гэд илэгдээд унгаана. Хөөе карма. Өнөөдрөөс чиний амьдралыг амьдын тав болгоно гэж хэлсэн минь нэг л тоохгүй байна да. Би чамд хинээр оролцсон гэж харуулад өгье. Хөөе хоёроо наатаа гэс хүлээд гэхэд нөгөө хоёр нь ч гэс үлчнэ. Ахиун кармагаас. За ямар байна да? Дүнгэж ирээд хөжүүлэх мэдрэмж. Хуучин ли хийнэ гэд яг чам шиг олон юм ярьсан овшвэс. Та нар шиг новчнуудад хүлэх гэдэг хамгийн зөв сонголт. Эхний цагаас ахуулаад гэртээ харих хүртлээ чинь хүлээстэйгээ байна да. Би засахтаа хүртэл. Гэхдээ би чамайг үлсэхгүй санаа зовлтгүй. Хоолны цагаар их чин чамайг онцгой хоолоор хооллоо. Өнөөдрийг хамтдаа хөвгчлөлтөө өнгөрөөе. Гэт хичээлж эхэлж кармагаас гадна баска хүлцэн байх ба. Баска дотроо. Юм новш. Бид хоёрыг хичээлийн цагаар хүртэл хүлэх гэсэн юм байх та гэж бодож байхад харин ахиун дотроо. За ямар байна да? Одоо өөрийгөө хинээр оролцсноо ойлгож байна. Энд багш нар хүртэл надад юм хэлж чадахгүй. Чи хичнээн чангаар болж жүжиглэж болох ч удахгүй надаас айж гэлнэ. Одоо харамсахад энд дөө оройцсонгээ бодож исэн чи юу айх майх мань карма ч хөрхрээд хэлт юм байгаа зү. Бүр гэртээ унтаж байгаа юм шиг л унтчихна. Ангийн хүүхдүүд бүгд шок. Энийг харсан ахиу. Ямар гэж тэнийг новшвэ. Гэж ширээн дээр байх номыг аваад анги дээр унтахаа бойл новшоо гэж шийдсэн чи бас унтаагаараа нөгөөтгөн гаргачихж байгаамаа. Галзуу. Карма сэрэд. Юу исэн бэ? Сая урд нэг юм нисээд өнгөрөх шиг болох юм. Чи яагаад хичээлээр унтаад байгаа юм бэ гэд ойрлоход. Юу вэ? Чи өөрөө анги дээр янз янзын тоглоом тоглодог байж намайг унтсан төдийд юунд ойрлоод байгаа. Гэхэд ахиу уурлаад санал авч идгээд карма ахаад л гаргачихна. Хөрхий дээр хажууд нь сууж байгаа хүүхэд. Одоо энийгээ бол миний хажууд сууж байгаа үү би нэг чи өрөвдөхгүй байна уу? Чамайг булцснаас ч болж байгаа юм үнийг шиг новшоо. Тэгээ чи намайг оногдох ёстой байсан гэдэг юм уу? Мэдээч штэ мал минь. Би чам руу шидэж байгаа зү. Үнийг харсан багш толгоос ихсэрч харин бааска дотроо. Шилжиж ирсэн сурагч үнэхээр гайхалтай юм.
Ийм нөхцөл байдалд хүртэл ингэж байдаг. Үнэхээр кул юм аа л гэж. Удалгүй 4-р цагийн хичээл орж байна. Кармагийн царайг харахад нэг л юм биш болж. Хавчганаал ер нь бол шийсэн л хүрээд байгаа юм л та. Шүдээ зуугаад хамаг хүчээрээ дээсийг таслах гэж оролцсон ч бас хичнээн хүчтэй байлаа гэдээ арай ч энийг тасалж чадсангүй. Энэ оролдлогыг харсан хажууд хүүхэд нь бүр шок. Кармач үргэлжлүүлээд. Энэ болохгүй нэ. Би уг ийм юм хий гэж бодоогүй юмсан. Гэхдээ одоо яах вэ гэж судлаасаа босоод ахиуны өөр дээр очиж суухад ахиун гайхаад. Чи ч одоо юугаа хийгээд байна гэхэд карма. Энэ үү чи намайг дээсээр хүлцэн болохоор би нойл орч чадсангүй. Тэгээд тэр чинь миний өөр дээр суухдаа ямар хамаатай юм. Ойлгомжтой үсттэй би нэгэн л өмдөндөө шээх хэвээр бол чи намайг хүснийхээ хариуг авах хэвээр үсттэй гэхэд ахиу. Надад суулт хараал идгэж би чам надад суулт гэж хэлээд байна штэ. За ойлголоо би хүлээсгч авъя гэдээ байна штэ гэж хэлсэн ч карма. Дин дон цаг боллоо гэж шээж гэлнэ. Тухайн цаг үеэс нэх удалгүй эмэгтэй нойл дахин сургуулийн формо өмсөөд харин дүндүү балдан ахин өмдөг угаацсан зогсож явах ба ахин хараал идгэж карма муу новш энэ хувцс чинь миний хамгийн дуртай хувцс штэ. Бүр бренди лимитэд эдишн. Аха наатха сайн угаагаарэ. Хэрвээ өнөр нь гарахгүй бол би таныг алчхан шүү л гэж. За ойлголоо. Гэхдээ энэ карма чинь галзуу юм шүү. Аха таач гэсэн тэгж бодохгүй байна уу гэхэд дүндүү балда. Ах юуна. Одоохондоо кармаг оролдохоо болцгоё. Боос ч гэсэн бидний түр хугацаагаар томоотой бай гэж хэлээ үсттэй. Битгий дими юм яриад. Ер нь аха та яагаад надад туслаагүй юм? Кармаг шээж дуустал та зүгээр хараад зогсоо үсттэй. Тэгсэн байж кармагийн толд орж байгаа юм уу? Та үндэ надаас илүү карма дуртай үсттэй гэхэд дүндүү балда уурлаад. Би чамд одоо болно гэж хэлээд байна гэд хашгирахад аха та над руу яагаад орилоод байгаа юм бэ? За ахиуна намайг орилсныг уучлаарай. Хэрвээ ахаад нэг орилох юм бол би таныг ахад хилчгэн шүү. Энэ бүгд кармагаас л боллоо. Миний бэлтгэсэн онцгой хоолыг идчихээ тийм царай гаргаж чадахыг ч нэг харна гэд удалгүй ахиу. За тагтаануудаа хурж ирээд идээрээ. Өнөөдөр чамд онцгой хоол бэлдсэн гэж хэлээ үсттэй. Энэ сургуулийн хоолноос хамаагүй илүү амттай шүү. За юу хүлээсэн бэ? Тагтаа шиг идээрээ. Хэрвээ идэхгүй бол дүндүү ах та хоёрт хүчээр идүүлнэ шүү. Гэхэд бааска дотор гоймын шалан дээрээс идэн гэж эн чинь арай л хитрээд байгаа юм шүү. Бас түрүүнээс хойш нүд аргаад байх юм. Хэрэг халуун ногоо хийцэн бэ? Би л авч чадахгүй юм байна. Гэд бодож исэн чинь мань карма. Юу ч болоогүй юм шиг эзнээ түүх амттай байна шүү. Магадгүй хүйтний шалан дээр байгаа болохоор тэр юм бах та. Зажлууртай гоё. Хөөе, чи ямар новшин вэ? Би бол тагта. Үгүй чи ямар новшороо наатах амтрах идээд байгаа юм бэ гэж чинь. Юу вэ? Ид гэхэр чинь л идлээ штэ. Чамайг баясгах үнэхээр хэцүү юм ах юуна. Үгүй хараал ид гэж. Яаж юуч болоогүй юм шиг байгаад байгаа. Наатанд чинь би 2 жил халуун ногоо хийсэн штэ. Тэрнээс гадна чи яаж шалнаас юуч болоогүй юм шиг идэж хадаж байна. Чамд ичих болчихраа гэж алгуу гэсэн чинь карма. Баахан дараама яриад хой золоогосын хүүхдүүд идэх юмгүй шавар идэж байхад шалнаас гомь идэн гэдэг чи хажууд нь бараг диваажин. Ичгэстөө хүнээ би биш чи идэргээл ангийнх нь бүгд тэрэнд уйраад санал нийлээстэй. Ахиун ч яаж мөчөөгөөхгүй чи сая шавар иддэг гэсэн үү? Тэгвэл би чам нутгийн чин хоолыг хийгээд үгүй гэж шал угаагчаар арчиж дуусаад. За нэрлэх хэрэггүй дээ газ идчих гэхэд идэхгүй болохоор нь хүчээр идүүлэх гэж үзнэ. Чи сая шавар иддэг гэчихэд одоо юундаа идэхгүй байгаа юм бэ гэж хэлээ дотроо. Тийм ээ карма. Энэ царайг л хилээд байсан юм. Чи эцэст нь миний хүссэн царай гарах шивдэ гэд бодож исэн чинь карма хурууг нь харж байсан. Гэлс эрхийн хороноос нь хадчих. Ахиун ч хэсэг шоконд орж харж байснаа орилж хэлнэ. Тэгээд мэдээж хичнээн зогсон ч карма хурууг нь тавихгүй. Энгийн хүн хазахдаа 40-80 кг-ийн хооронд хаздаг байгаа. Энэ нь өмнөх сизон дээр гарсан карант гэд нэрлэлцнийг авч байсан да. Тэрнээс 4-8 дахин илүү хүчтэй гэсэн үг. Гэхдээ карма ч туршилтанд ороод онцгой хүчтэй болцсон гэж хэлэхэд ер нь болно шүү дээ. Тийм болохоор кармагийн хазалтын хүч нь за та хэд хэдэн килограмм гэж бодож чинь. Бодох 3 секунд үг. 1 2 3. За та хэд дөхүүлж чадсан уу? Зөв хариулт нь 272 кг. Тийм ээ, бүр 272 кг-аар хаздаг байгаа байхгүй юу? Галзуу. Энэ нь бүхэл бүтэн төгөлдөр хуурын иргмээр нь дарж байгаатай адилхан мэдрэгдэх нэ. Манай ахиун 50-ч галзуу навшоо. Ясан гараад ирлээ гэж орилсоор эрхийн хурууных нь ясны ингээд хуурч байгаа юм да. Тэр мөчөөс нэг бодлого ахиун имлэгт гарынхаа зургийг авахулж байх ба эмч хуруугүй болох шахжээ. Ахаад жаахан луудсан бол хуруу чинь тасрах байж. Гиснээс чамаг үнэхээр хүн хадсан юм уу, нохоонд ч юм уу, ясныхынд хазуулаагүй юу гэхэд ахиу ойлаад. Тэгвэл би ахаад эрхийн хуруугаа ашиглаж чадахгүй гэсэн үг үү? Тэрэнд санаа зовх шаардлагагүй дээ. Азар хадсан газар нь үений ойролцоо байсан болохоор хурууны мэдрэлт гэмтээгүй байна. 8-7 хоногийн дараа гэхэд зүгээр болчихно. Эмчээ, манай дүү боксын талаар стрим хийдэг юм аа. Тэр одоо бокс тоглох боломжтой юу? Энэ тал дээр эмчийн хувьд зөвлөхөд би ахиу нэг бокс тоглоод хэрэггүй гэж бодож байна. Тийм гэж үү? За ойлголоо эмчээ. Танд баярлалаа. Гэт өрөөнөөс гарна. Ахиун чавга хахыгаа уйлж тэрврээд би танд хэлсэн биз дээ. Сонгол идрээ марта тэр навшиг зүүн далайн эрэхтэй живүүлээд үг гэхэд авгах. Ойлголоо ахиуна. Миний ахиуныг ийм болгоно гинэ.
Ахтай бүгдийг даатах. Гэт үзэгдэл солигдож ахиу ахтайгаа сургууль дээр ирж байх ба замдаа дүндүү балантай таараад алжитл наалгадаад унгана. Энэ унжаага байрлал гүнж. Чи ахиуны найз залуу байж. Ахиуныг ийм болтол юугаа хийж байсан юм? Намайг уучлаарай хаа. Бүх зүйл хурдан болоод өнгөрчихсөн. Бусад хүмүүсийн урд намайг ерөнхийлөгчөө гэж дууд. Ойлгов уу? Тэгэхэд алдаа гадсаад намайг уучлаарай ерөнхийлөгчөө гэж хэлнэ. Үгүй энэний байрлал эдэр бүр хаанаас нь ч харсан гүнж. Авга ахныг нухацтай харснаа багш нарын өрөөний хаалгыг хуу татаж онгоолгоод карма руу нэг харц шидэд урд нь очиж суугаад. Тэгэхээр чи юм биз дээ. Манай ахиуныг ийм болгосон хүүхэд. Хүүшээ та чи юун сонин юм яриад байгаа би. Би зүгээр л өөрийгөө хамгаалсан шүү дээ. Чи хэний өөдөөс ингэж цор хийгээд байна. Чи намайг хэн гэдгийг мэдэх үү? Мэдээж. Мэдлгүй яах вэ? Та чин сонгуульд өрсөлдөж байгаа Ким Сон-док ивент итгэж үсттэй. Би таныг уг нь завгүй байгаа гэж сонссон юмсан. Мөнгө хүлэгч гэх үнцэн ажлаа ингэж салгардуулж болж байгаа мó? Чи хинээс юм ачин зурхал сонсоо. Энд байдаг бүхэл хүмүүс мэдчил байна лээ штэ. Хитэн гудамжны хаалтраад улс төр түвж үзэх гэж байгаа гээд. Нэрээ бас өөр нэг юм сонссон юм байна. Чамайг чин хүмүүсийг зүүн далаа эрэхтэй живүүлдэг гэсэн. Арай намайг бас живүүлэх гэж байгаа биш үсттэй. Тэгвэл хэрвээ зүүн далаа эрэхт хүмүүс живүүлдэг гэдэг үнэхээр нэг цуурхал биш бол чи намайг яаж аргалах юм бэ? Гэт карма нэг нухацтай арснаа ингээс утас гаргаж ирээд бичлэг үзүүлнэ. Энийг харж байна уу? Энэ бол ахиуны сургууль дээр намайг болон бусад хүүхдүүдийг дээрлэж байгаа бичлэг. Үүнийг харсан ахиун гайхаад. Юу вэ? Яг яаж? Өглөө би өөрөө энэний утсыг хурааж авсан штэ гэж бодсноо үргэлжлүүлээд. Чи хизээ юм бичлэг хийчих вэ гэхэд карма. Сонирхолтой байгаа зү. Өчигдөр намайг дээрлэхэд байхаар чи маргааш ч гэсэн нэг иймэрхүү юм болох байх гэж бодоод өглөө эрт самрын дээр хуучин утсаа байрлуулсан юм аа. Тэгэхээр юу гэж хэлмээр байна? Кан захирлаа. Хэрвээ дүүгийн чинь сургууль дээр хүүхэд дээрлэж байгаа бичлэг таарах бол та эвгүй нөхцөл байдалд орохгүй гэж юу? Таны сонгуульд өрсөлдүүлж байгаа ах хүүчин цагдаа байхдаа хүчирхийлэлгүй сургуулийн аян зохиож байсан баха. Тэгсэн чинь таны дүү чи өөрөө сургуулийн бүглий байдаг. Мөн сайн анзаарвал ахиун хичээл дундуур багшиг байхад намайг дээрлэж байгаа. Ийм сонингийн гарч бичвэл яаж юм? Багш хүртэл оролцож чаддаггүй сургуулийн дээрлэлт. Энийний ард ямар хүч нуугдаж байна? Эсвэл досууд үргийн багш нар кан захирал болон сонгуульд нэр дэвшигчээс айгаад сургуулийн дээрлэлтийг үл тоолоо гэдэг ч юм уу? Чимөө новш юу гинэ? Сайн бодоод үзье. Хэрвээ энэ бичлэг задарвал нэр дэвшигч Ким чин танаас нүүр бууруулах юм биш үү? Гэт карма сүрдүүлж байгаагаар энэ дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. Уг нь энэс арай урт хийчээ гэж бодсон чинь компьютер маань дийлдэггүй. Тэгээд одоо дандаа л нэг иймэрхүү хэмжээний л ер нь иймэрхүү урттай бичлэгэл хийж чадах нь шүү. За юу. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай guys.